За энэ бол салбарын сайд нь өөрөө зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тэгээ яагаад анхнаасаа нөгөө засгийн газар дээр яамдууд дээр санал боогдож явах энийг оруулаагүй. Тэгээд 700 сая төгрөгийг яг юунд зарцуулах гэж байгаа гэдэг дээр яамнаас тайлбар авмаар байна. Яамнаас тайлбарлая. 5 номер. Самэно соёл урлагийн бодлогын зохицуулалтын газрын дарга Сэргэлэн гэдэг хүн байна. За таны асуултанд тайлбар хэлье. За засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол үндэсний өв уламжлалт, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөр уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж соёлын боловсролтой эерэг хандлагыг бүтээлч иргэдийг төлөвшүүлнэ. Мөн Монгол хүний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэмжих үндэсний соёлын үнэт суурилсан нийгмийн соён гэгэрлийн бодлого баримталж үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ гэсэн зорилт тусгагдсан байгаа. Одоогийн байдлаар бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээний төлөвлөгөө маань 23-аас 24 оны биелэлд 23 онд 96% байсан. 24 онд 89.5%-тэй хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл 2 жилийн дунджаар 92%-тэй хэрэгжсэн болно гэж дүгнэгдсэн байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2024 бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээний үйл ажиллагааны биелэлтийн хүрэх түвшин 60% хүрнэ хэмээн зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг хуваар авч үзвэл өнөөдрийн байдлаар 56%-тэй хэрэгжсэн гэж үнэлэгдсэн. 25 онд одоо хийгдэх ажлууд маань бүх нийтийн соёлын боловсрол 2 арга хэмжээний төлөвлөгөөг баталт хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьсан байгаа. За 26 онд бид нар бүх нийтийн соёлын боловсрол 2 хөтөлбөрөө бид нар 70% хүргэнэ гэсэн ийм зорилт тавьсан байгаа. За 5 номер нэмж хариулах уу? Хариулцсан уу? Урд нь саналуудыг бүгд өгж исэн. Тухайн үед бүх нийтийн соёлын боловсрол 2 хөтөлбөрөөрөө соён гэгэрлийн урлаг, соёлын болон урлагийн боловсролын олгогдох бүх нийтийн соёлын боловсрол энэ нь болохоор яг мэрэгжлийн одоо уран бүтээлчдэд биш нийтийн соёл урлагийн боловсрол зориулсан хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж заасан байна.